Үлдсэн ят барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын урамшуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх үлдсэн ят барьцаат зээлийн газар. Үзэгч та бүхний арай амгалан айлтгая. Бид та бүхэнд мэдээ танилцуулахад бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Монгол хүүхдүүдийн дунд ундаа хэрэглэснээс үүдэлтэйгээр шүдний өвчлөл өндөр байгааг Америкийн нэгдсэн улсын эмч мэрэгчлэтнүүд хэлж байна. Тийм учраас хүүхэдтэй газтай ундаа уулгахгүй байхыг тэд зөвлөлөө. Америкийн нэгдсэн улсын шүдний эмч Бенжамин Томас 2 дахь удаага Дорнот аймагт ирж хүүхдүүдэд шүдний эмчилгээ хийж байна. Энэ удаа Канадын шүдний эмч Клауд Ларсентай хамт ирсэн бөгөөд тэд 11-р сарын дунд хүртэл энд ажиллах юм а. Сайн дурын үндсэн дээр хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа учраас шүдний эмчилгээ гүнтэлбэргүй хийх юм байна. Өнгөрсөн жил 400 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн байна. Иргэдийн маань шүдний ажийг бас эмчнэр ирчээд байна. Энэ эмчнэр маань 11-р сарын дунд хүртэл Чавс хотод ажиллана. Тийм учраас өнөөдөр бас Чавс хотын захирчийн хувьд болон Чавс хотынхоо нийт иргэдийн өмнөөс бас бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирж байгаа эмчнартаа баяр хүргэхийн зэрэгцээгээр иргэдтэй бас ийм ажиллагаа явуулж байгаа мэдээлэх гэж энэ хэвлэлийн баг хурлыг хийж байна. I like to work on the kindergarten kids, the little kids. Тэгэхээр миний хувьд бол би цэцэрлэгтэр ажиллахаар төлөвлөсөн байгаа. Тэгээд би эмчилгээ хийхээс гадна хүүхдүүдэд шүдээ яаж угаахлаа зааж сургаж мөн шүдний утсыг яаж хийх талаар бол би зааж өгнө. Өөр бас миний Чавс хотод ирсэн нэг зорилго юу вэ гэхээр нэгт манай хотын дарга бол намайг үрж авчирсан шалтгаан байгаа. Нөгөө шалтгаан манай Чавс хот маань маш олон хүүхдүүд шүдний өвчлөлттэй боловч маш цөөхөн эмчнэр шүдний эмчнэр байдаг. Тийм учраас би жаахан ч гэсэн тусалцаа үзүүлэхийг хүссэн. Миний анзааснаар бол одоо ихчлэн 10 жилийн хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдийн шүдний цооролт нь ундаа их уу, кола, спайт төрлийн ундаа их уу мөн чихэр маш хидчихсэн. Тэгээ өнгөрсөн жилдээ яг суудуудаар яваад ажиллаж байхад анзаарсан зүйл нь гэх юм бол хүүхдүүд хичээл нь тарангууд л шууд дэлгүүр оронгуудаа маш том ундаа авчраад тэгэл үзсэн. Энэ бол шүдний цооролт үүсгэх тал хангалттай. Makes more cavities. As always, I think some of the best care we can do is prevention. Мэдээч шинэ эмчилгээг бол оруулж хэлэх шаардлагатай байгаа. Тэгээд гэхдээ хамгийн гол анхаарах зүйл нь юу вэ гэхээр эмчилгээг өвчтнийг одоо өвчтнийг илрүүлэх нь бол хамгийн чухал зүйлүүдтэй нэг юм аа. Тэгэхээр миний анхаарч ажилладаг хэсэг бол шүдний буй шүдний эргэн тойрондох одоо хавцсан хэсгүүдийг бол эмчилдэг байгаа. Тэгээд энэ эмчилгээ хийснээр энэ эмчилгээг одоо өвчтөн сэргийлэх эмчилгээ зүйл өвчтнийг илрүүлсэн үед бол бидний зүрхний өвчин болон бусад одоо буйлны өвчнүүд үржиллийн өвчнүүдээс бид өвчтөн сэргийлж чадах боломжтой. Тэгэхээр миний ирсэн зорилго бол яг зөвхөн эмчилгээ хийж явуулах биш, бас Чавс хотын шүдний эмч нарт өөрийнхөө мэдээ туршлагаасаа зааж сургах. Тэгээд тэрний дараагаар намайг явсны дараа эмч нар маань одоо миний эмчилгээг бас өвчтөнөстө хүргэх тийм боломж нөхцөл нь бүрдэх юм аа. And then the dentist can teach the people and the patients here. Шүдний өвчлөлийг бууруулахад эцэг эхчүүдийн үүрэг чухал бөгөөд тэд хүүхэдтэй шүдний өвчний талаар ярьж ойлгуулах нь хүнсний бүтээгдэхүүнийг идэхийг шууд хориглохоос илүү үр дүнтэй гэдгийг эдгээр эмчнэр зөвлөж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Эрүүл мэндийн даатгалаас 40, 45, 50, 55, за мөн 60, 65 насны иргэдэд эрт илрүүлгийн уншлагоо шинжилгээ хийх ажил эхэллээ. Эдгээр насны иргэд заавал эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай бөгөөд 3 төрлийн багш шинжилгээнээс сонгох юм а. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо үзүүлье. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэн бүр одоо үзлэг онцлогоонд жилд нэгээс доошгүй удаа үн төлбөргүй хамрагдах. За мөн түнчлэн элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд бас хийгдэж байгаа гэж ойлгож болно. За тэгээд өнөөдөр одоо
манай аймагт үндсэндээ энэ 3 бүлгийн үзлэг шинжилгээнд 2 эмнэлэг ажиллахаар сонгон шалгаруулалтаар эцсийн дүгнэлт гарч ажиллах гэрээгээ байгуулсан байгаа. За манай бүсийн онцлогоо эмчилгээний төвийн тухайд бол ерөнхийдөө 2 дугаар вакцин буюу дотор эрхтний архаг өвчлөл, үе мөчний эмгэгийг илрүүлэх вакц дээр бол бид нар дангаараа үзлэг шинжилгээгээ хийгээд явна. За 1-р вакц маань бол дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх. За 3-р вакц бол хавдрын эрт илрүүлэг гэсэн ийм вакцууд байгаа. За энэ 1-3-р вакц дээр бол бид нар Боновита лабораторитой түншлэлийн гэрээгээр хамтарч ажиллаж байгаа. За яагаад тэгэхээр ерөнхийдөө бол 1-3-р вакцины зарим шинжилгээнүүдийг бол аймгийн түвшинд хийх нөхцөл бол хараахан бүрдээг байгаа. Тийм учраас бид нар Дорнод аймагт энэ 6 насны ангилалд багтаж байгаа нийт 3540 даатгуулагчийн эрх ашгийг хүндэтгэж аль болохоор даатгуулагчдаа эдгээр вакцины шинжилгээнүүдийг хүртээч хэмсэн гэсэн үндслэлээр Боновита лабораторитой хамтран ажиллаж байгаа. За энэ вакцины шинжилгээ гэх юм бол нэгдүгээр хүн маань өнөөдөр эрүүл мэндийн даатгалаас эрхийн бичгээ аваад манай бүсийн онцлогын эмчилгээний төвийн 3 давхрын лаборатори буюу клиник биохимийн лабораторид ирж үйлчлүүлнэ. А энэ 3 вакцаас манайх бол 2 дугаар вакцыг бол өөрөө орон нутагтаа хийж байгаа. Энд юу вэ гэвэл биохимийн шинжилгээ, эрдэсүүд, тэгээ үе мөчний шинжилгээнүүд. Энэ шинжилгээг манайд хийлгэсэн тогтвол манайх бол өдөртөө хариуг нь гаргаж өгнө. Энэ шинжилгээг манайх өглөө 8-аас өдөр 12 цагийн хооронд авна. Энэ яагаад гэвэл нөгөө сахарын шинжилгээ, элэгний үйл ажиллагааны шинжилгээ байгаа учраас тухайн хүн өглөө өлөн байж үйлчлүүлэх учиртай учраас бид хэд 12 цаг хүртэл шинжилгээг авч байгаа юм. 1-р вакцины хувьд болохоор элэгний үйл ажиллагааны шинжилгээнд дээр нэмээд элэгний хавдрын шинжилгээ тон аргаар үзэж байгаа. Өшөө нөгөө хеликобактерийг тон аргаар. Энэ 2 шинжилгээ нь болохоор одоохондоо манайх хийгдэхгүй байгаа учраас бол Боновита лаборатори руу сарцаа тавирлана. 3 дугаарт нь болохоор элэгний үйл ажиллагаан дээр нэмээд ходоодын хавдрын шинжилгээ, өшөөний төрөө булчирхайн хавдрын шинжилгээ шинээр нэмэгдэж орж. За тэгэхээр манай Боновита лаборатори нь нэгдсэн төв лаборатори нь Улаанбаатар хотын шинжилгээний төв лабораторитой 21 аймаг болон нийслэлийн 9 дүүрэгт бид нар сарцын салбар төвөдтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сарцыг Дорнод аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвтэй хамтарч энэхүү 1-3 дугаар вакц дээр хамтарч ажиллаж байгаа. Эдгээр шинжилгээний сарц маань энд авагдаад яг стандартын дагуу сарц тээвэрлэгдээд Улаанбаатар хотын манай төв лабораторид очсон тохиолдолд очсон тохиолдолд 3-4 цагийн дараа хариуны шинжилгээ гарна. Гэдэг маань ерөнхийдөө үйлчлүүлэгч маань шинжилгээгээ өгснөөс хойш 1 хоногийн дараа шинжилгээний хариу маань цахимаар яг энэ буцаад Дорнод аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвд маань ирэх юм байгаа. Цахим хэлбэрээр ирнэ гэсэн үг. Манайх нөгөө 21 аймагтайгаа 9 дүүрэгтэйгээ цахим хэлбэрээр шууд холбогдсон байдیں۔ Хариугаа шууд цахимаар авах боломжтой. За ер нь бол энэ үзлэг онцлогоонд бол зорилт насны хүмүүс бол хамрагдаж байгаа. Энд 40, 45, 50, 55, 60, 65 гэсэн ийм насны хүмүүс бол хамрагдаж байгаа. За эдгээр хүмүүс бол эрүүл мэндийн нийгмийн даатгалын газар очиж урилга авах ёстой. Энэ үед бол нийгмийн даатгалын эмчтэй ярилцаж аль вакцийг сонгож үзүүлэх вэ гэдгийг бол шийднэ. Ингээд вакцаа тодорхой болгосны дараа манай эмнэлэг дээр бол ирэх ёстой. За бүх шинжилгээнүүд бол хийгдсэний дараа бид бол үзлэг онцлогоо дүгнэлтээ бол гаргана. За энд бол эхний 1-2 дугаар вакцин дээр бол дотрын эмч, эхогийн эмч бол үзлэг онцлогоо хийгдэнэ. 3 дугаар вакцин дээр бол эхо хавдрын эмч үзлэг хийж дүгнэлтийг бол гаргаж өгнө. За бид нар энэ үйл ажиллагаатай холбоотой тусгай кабинет бол гаргана. Эхогийн эмчийг бол тусад нь зөвхөн энэ үзлэг дээр ажиллах, дотрын эмчийг мөн энэ үзлэг дээр ажиллах ийм зохион байгуулалтуудыг хийж ажиллана. За ер нь сумаас ирсэн улсуудыг бол шууд үзлэгт хамруулна. За аймгийн төвийн том олон хүнтэй албан газрууд дээр бид нэр бол газар дээр нь очиж үзлэг онцлогоо хийх болцоотой. Эдгээр насны иргэдийг сонгох болсон шалтгаан үндэслэл гэх юм бол сүүлийн 5 жилийн хүн ам зүйн статистик үзүүлэлтэд дүгнэлт хийсэн байлээ. За ингээд бол хүн амын дунд зовлон тохиолдож байгаа өвчин эмгэгүүд мөн нас оролтын тэргүүлэх 5 шалтгаануудаас үндэслээд эдгээр насны иргэдийн дунд зовлон тохиолдож байгаа эмгэгүүдийг илүү үзэж эрт илрүүлж онцлоё гэсэн
ийм үндэслэл байгаа юм байлаа. За тухайлах юм бол эдгээр насны иргэдэд бол одоо хавдрын өвчлөл илүү зөнхлөн тохиолдож байх жишээтэй зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын эмгэгүүд илүү одоо зөнхлөн тохиолддог гэдэг ийм одоо гол үндэслэл шалтгаан бол байгаа гэж үзэж байгаа. За энэ дээр нэг одоо иргэн болгон хамгийн амархан тогтоогоод авах эргэлзэхгүй байх нэг зүйл гэвэл одоо бас энэ 40 45 50 55 60 65 насны хүмүүсийн төрсэн оныг бас өнөөдөр илүү тодтогоод хэлчихэн зүйтэй байх гэж үзэж байна. Жишээлх юм бол 40 настай хүн бол 1977 онд, за 45 та хүн бол 1972 онд гээд тооцохоор 1977, 1972, 1967, 1962, 1957, 1952 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсэн бүх хүмүүс бол эргэлзээ тэнэгэлзэлгүй одоо эрүүл мэнд нийгмийн даатгалын хилцээр очиж эрхийн бичгээ авах бүрэн эрх нь байгаа. Гэхдээ гагцгүй тэдгээр насны иргэд маань бол эрүүл мэндийн даатгалынхаа шимтгэлийг төлсөн эрүүл мэндийн даатгалаас одоо үзлэг үйлчлэгээ авах эрхээ үүсгэсэн байх зайлшгүй шаардлагатай гэж үзнэ. За хэрлэн сумын хэмжээнд бол түрүү манай эмчилгээ эрхлэлсэнд эзэхэрл хэлсэн ирсэн иргэдийг бол ямар нэгэн одоо харьяал харгалцахгүй очир дугаарыг нь бол тусгайлан эмч тусгайлан цаг гаргаад зохицуулах бүрэн боломжтой. За хөдөөгийн 13 сумаас ирсэн зориод ирсэн хүн бол эрүүл мэнд нийгмийн даатгалын хилцээс эрхийн бичгээ авсан бол шууд манайхаар ирж үйлчлүүлэх боломжтой. Тэгээд бид нар бас одоо алслагдсан хөдөө орон нутгаас төдийлөн ирж чадахгүй байгаа хүмүүсийн одоо шинжилгээний сорт тээвэрлэлтийг хийгээд шинжилгээний хариу гарсны дараа одоо газар дээр нь очиж эмчийн үзлэг дүгнэлтийг гаргахгүй аль болохоор одоо даатгуулагчдаа чирэгдэлгүй байдлаар хүртээмжтэй яаж үйлчлэх вэ гэдэг асуудлыг бас бодлогын түвшинд эрүүл мэндийн газартайгаа эрүүл мэнд нийгмийн даатгалын хилцтэй мөн одоо аймгийн цэцэг даргын тамгын газартай хамтарч удахгүй одоо тодорхой нэг шийдэлд хүрнэ. За өнгөрсөн одоо 7 хоногийн сүүлийн өдрүүдээс бид нар гэрээгээ байгуулсан учраас үндсэндээ энэ 7 хоногоос бидний ажил бол эхэлж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр одоо эдгээр насны эрүүл мэндийн даатгалд шимтгэлээ төлжгсөн хүмүүс бол одоо хамгийн түрүүнд эрүүл мэнд нийгмийн даатгалын хилцээр очиод манай эмнэлгүүд рүү одоо хандаж ирэхэд бол үе таалга байнгын нээлттэй байгаа. Хугацаа бол их богинохоо хугацаа байгаа. 12 сарын 30-наар бүх одоо санхүүжилт болоод бидний үйл ажиллагаа тасалбар болно гэдгийг иргэд маань бас ойлгох хэрэгтэй. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Жилийн бүр нохоо устгалын ажилд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг зарцуулдаг. Тэгвэл иргэд тэжээвэр амьтны хураамжаанд төлж нохоогоо вакцинд хамруулснаар төсвийн мөнгийг хэмнэх боломжтой юм байна. Энэ жил нохоо устгалыг 4-10 дугаар сард 2 удаа зохион байгуулж байгаа нэ. 2500 гаруй нохой 100 орчим муур устгаар төлөвлөж Улаанбаатар хотоос ирсэн анчид ажиллаж байна. Энэ зарчим золбин нохойны тоог багасгаж байгаа боловч таслан зогсоож чадахгүй байна. Асуудлын гол нь золбин нохой бий болох нөхцөлийг багасгах ажил хийгдэх ёстой байтал нэгэнд золбин нохой илбэгсэний дараа бууддаг явдлыг өөрчлөх хэрэгтэй маа. За энэ ч утгаараа тэжээвэр амьтнаас хураамж авч тухайн мөнгөөр нь нохой морыг вакцинжуулах, пайдажуулах ажил хийгдэхээр төлөвлөгдөж 2012 онд хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам гарч байжээ. Гэвч нэг талаас иргэд тэжээвэр амьтны хураамжаа төлдөггүй, нөгөө талаас энэ журмыг хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байна. Манай иргэд өөрсдөө бас их хариуцлагагүй. За устгал явангууд устгалаа хийгээд загнаад нь устгал явахгүй болонгууд. За устгал хийгээд эхлэнгүүд нохоо шуу буудлаа гэд хил ам гаргаад хойноос нь одоо янз бүрийн байдлаар одоо хэрэг шуугаа хийгээл уурлаад л бухимдаад бүх асуудал болдгоо л доо. Гэхдээ ер нь бол халдвар төвчин бий болох одоо хүн хүүхэд урах те ийм асуудлууд бол нилээдгүй байнга ер нь сүүлийн үед гарч байна. Иргэд нохойн гөлгөө хашаанаасаа гаргаад хайчихдгаас энэхүү золбин нохой өсөх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс иргэд нохойн гөлгөө тэжээж чадахгүй бол нохоогоо хөнгөлүүлэх боломж байгаамаа. Гагцхүү иргэд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар.
Орон сууцны талбайн хэмжилтэнд багагүй зөрүү өсдөг. Ялангуяа шинээр баригдсан орон сууцны метр квадратын талбай бага зөрчлүүд түгээмэл гардаг. Тэм учраас иргэд та бүхнийг орон сууцны талбайн хэмжилтэд үнэн зөв тогтоохыг Очир Эрдэнийн тал компани санал болгож байна. Очир Эрдэнийн тал компани 2013 онд байгуулагдаж, орон сууцны талбайн хэмжилт үлдэрлэх хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани орон сууц офис, гараж, амны орон сууц болон барилгын дотор талбай хэмжилтийг Монгол Улсын стандарт MNS 6058 2009 стандартын дагуу хэмжиж дүгнэлт гаргаж байна. Орон сууцны талбай хэмжилтийг хийлгэж үнэн зөв тогтоолгосноор дулаан, цахилгаан, үйл хөдлөлийн татвар гэх зэрэг ашиглалтын зардлыг хэмнэх боломжтой юм а. Тухайлбал 50 м2 талбайтай орон сууц худалдан авлаа гэхэд хэмжилтээр 49.5 м2 буюу 1.5 м2-аар зөрсөн тохиолдолд дунджаар 700 орчим мянган төгрөгийн хэмнэлт гарах юм а. За тиймээс иргэн та шинээр орон сууц худалдан авах гэж байгаа бол үйл хөдлөлийн гэрчлэгээгээ солиулах гэж байгаа бол үйл хөдлөх хөрөнгөө хувааж зарах гэж байгаа бол 8% зээлд хамрагдах гэж байгаа бол талбайн хэмжээгээ шалгуулж бодитоор гаргуулах хэрэгтэйг хэллээ. За ер нь 1 м квадрат орж байгаа квадратыг хэмжүүлэхэд иргэн очоод манай энэ компани одоо яахад бол ойролцоогоор бол зах зээлийн одоо үнээр бол 1 м квадрат талбай бол 2-оос 3 мянган төгрөгийн үнэ ханшаар хэмжилтийг хийж өгдөг. Жишээлбэл одоо 50 м квадратын талбай хэмжихэд бол 3 мянгаар бодоход одоо хэд болж байна те. Ийм хэмжээгээр орон сууцны хэмжилтийн мөнгөийг бол тоосч байгаа. За дээр нь бол ер нь бол хэмжилтийн зураг төслийг боловсруулахад хэн ямар улсууд хийх ёстой вэ энэ стандартын дагуу ер нь барилгын хуулийн дээр барилга зургийн байгууллагууд бол энийг алуу ёсны тусгай зөвшөөрлөнд хөрөхээр хийх хэрэгтэй болдог. Тэрнээс хэн дуртай хүн одоо нэг барилгын компанийн инженер юм уу ийм улсууд бол хийх эрх байхгүй. Тухайн компани бол яг өөрөө ажил үүргийн шаардлагаар 40 м квадрат гэж ажлынхаа үйл ажиллагаа явуулахын тулд хэмжилт хийнөхөөс биш иргэнд бол алуу ёсны тэр метр квадратыг тогтоох эрхүүл барилгын байгууллагууд байдаггүй. Ийм учраас заавал энэ мэргэжлийн байгууллагаар орж хэмжилтээ хийлгэж явах хэрэгтэй. Манай энэний шин дагуу хэмжилтийг бол бид баталгаажуулж аль бисаар өгж байгаа юм. Угаасаа 1 сантиметртгүй штэ. Тийм болохоор би бол ашигтай гэж бодсон. Урд нь ч би эднийхээр бол юу яжсэн, газраа хэмжүүлжсэн. Газар маань хүртэл яг л хуучин хэмжснээс л бас л зөрөө гарч ирж байсан. Ийм учраас бол ард иргэдийг бол би одоохондоо байрны хэмжилтэндээ бол баг зөв зөвхөстэй байдлаар нь хэмжүүлж байх юм бол хин хиндээ өөрсөнд нь ч гэсэн ашигтай л гэж би боддог. Тэгээд л энийг бол сая манай хүү бол 9 сарын 25-нд авсан. Тэгээд одоо энэ ган очир компаниар очиж бол өсөлт тавьсан байрны хэмжээ гаргаад өгөөч гэд тэгээд гаргуулсан. Гаргах гад бол яг өөрсдийнх нь хэмжээгээр бол угаасаа анх тэр байсан хэмжээнээсээ бол ялж авахгүй л 6 квадрат метр гэх юм уу те тэрний бүр зөрөө бол яалж авахгүй гарч ирсэн. Тэгээд ямар ч бас ашигтай гэдгийг бол би мэдэрсэн. Сүүлийн үед орон сууцнууд лож болон тактик талбай хэмжээндээ оруулдаг болсон. Тэгвэл хуулиараа ложийг 1.5 коэффициентээр тооцож, тактик 1.3 коэффициентээр тооцож талбай хэмжээнд оруулах ёстой тул мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн Очир Эрдэнийн тал компаниар орон сууцныхаа талбайн хэмжилтийг хэлэхийг санал болгож байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаад зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгчээр Үлзий Бат барьцаад зээлийн газар ажиллаж байгааг дуулгахад татай байна. Үзэгч та бүхэн одоо сумдын мэдээнд анхаарлаа хандуулна. Ахуй үйлчлэгээ 2017 сарын 1-ний хүрээнд цагаан овоо суманд 10 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд явуулын үйлчлэгээний баг ажиллалаа. Сум хөгжүүлэх сангийн зээлтэй болон зээл авах хүсэлтэй иргэдэд дор нотлын хөгжлийн хөтөц сургалтын төвөөс бизнесээ өргөжүүлэх төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулж зөвлөмж зөвлөгөө өглөө. Мөн хэрэгцээ үйлчлэгийг нэг дороос үсчин, гоо сайханж, гуталчин, гэрэл зурагчин, ойдолчин, гутал засвар, алдан мөнгөний дархан, компьютер засвар зэрэг олон төрлийн үйлчлэгээ авахд амар хэлбэр, үн ханш хямдралтай үйлчлэгээ үзүүлсэн баг хомтолонд талархал илэрхийлье. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмтрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл
10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, хуралдаанаар архитын сектортой тэмцэх чиглэлээр архины хамааралтай иргэдэд сургалт сурталчилгаа хийж, хордлох, тайлах, архинаас гаргах ажил зохион байгуулах, за мөн мал улгаалах гэмтэрхтэй тэмцэх чиглэлээр эргүүл хийх, малын хөдөлгөөнд хяналт тавих, малын хулгай илрүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулах. За дараа нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жилийн бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхэд ба хууль тэмцээнийг зохион байгуулах ажлуудыг төлөвлөлөө. Нутгийн удирдлагын шин тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ой баярын хурал 10 дугаар сарын 20-нд болж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 үеийн хурлын байгууллагын түүхэн замнал болон тухайн хурлуудын бүрэн эрхийн хугацаанд авч хэрэгжүүлжсэн арга хэмжээ бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж нутгийн өр удирдлага байгууллагад өр бүтээлтэй ажилласан төлөөлөгч нарыг Монголын нутгийн удирдлагын холбооны шагналуудаар шагнаж, за иргэдийн дунд хөдөлмөр төдишлэг 25 суглаа явуулах зэрэг арга хэмжээнүүдийг явууллаа. Баярын арга хэмжээг нээж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бямсран өгөхэлж сумын соёлын төвийн зүгээс урлагийн тоглолт үзүүллээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Харин одоо Дорнод аймгийн өнөөдрийн ханшийн мэдээг үзүүлье. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Эрхэм үзэгчдээ бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Үлзийбат барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын уран шүүл зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх Үлзийбат барьцаат зээлийн газар.